Монголчууд үнэхээр хийж бүтээж чаддгийн жишээ бол литий-ион бүхий дахин цэнэглэж болдог батарей юм. 2015 оноос физик технологийн хүрээлэнд хэрэгжиж эхэлсэн төсөл өнөөдөр үр дүнгээ өгч Монгол эрдэмтэд цэнэг хураагуурыг зохион бүтээчгээд байна. За энэхүү батарейг одоо шууд ашиглах боломжтой анхны удаа цаг удирдлаганд зориулагдсан энэхүү товчон зайг үйлдвэрлэжгээд байна. За үүний хэмжээ болон хүчтэйг нэмэгдүүлж пүрэс машины батарей хүртэл хийж болох юм байна. Одоо бол яг энэ батарейг шууд ингээд ашиглахад бол бэлэн тийм бэлэн. Одоо бол яг энэ батарей гаргаж байгаа хүчтэл маань бол 3.6-аас 3.9 вольтын хүчтэл гаргаж байгаа. 40 мА цагийн багтаамжтай юм батарей байж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол литий-ион батарей. За дахин цэнэглэж ашиглаж болно. Цикл хийх процесс буюу одоо цэнэглэх, цэнгийг алдуулах процесс бол 500 циклд бол одоогийн бидний одоо хийсэн туршилтаар бол ерөнхийдөө бол маш сайн явж байгаа. Өөрөөр хэлбэл 500 удаа энэ батарейг дахин цэнэглэхэд одоо цэнэгээ алдахгүй нурахгүй гэдэг ийм давуу талтай гэж болох уу? Тийм, ерөнхийдөө бол тийм. Яг энэ литий-ион батарейн давуу тал нь гэх юм бол ерөнхийдөө бол эдгээр батарейнуудыг бол бодох юм бол хор нөлөө бол маш багатай. Одоогоор энэхүү батарей зөвхөн туршилтын шугамар үйлдвэрлэгдсэн олонтойгоор үйлдвэрлэж нийтийн хэрэгцээнд нийлүүлэх боломж байгаа ч мэдээж хөрөнгө санхүүгийн том асуудал байна. Галийн ерхий газраас гарсан судалгаагаар бидний батарейны импорт жил бүр нэмэгдэж байна. За энэ дотор литий-ион буюу дахин цэнэглэгддэг батарейг бид 2015 онд 95 сая, 2016 онд 262 сая, өнгөрсөн онд 338 сая төгрөгөөр гаднаас худалдаж авсан байх юм. Хэрвээ төр дэмжиж эрдэмтдийнхээ бүтээсэн энэ бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлчих хүл бид ямар хэмжээний мөнгийг хэмнэх вэ? Өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад шинжлэх ухаанд нийт төсвийнхөө 5 хүртэлх хувийг жил бүр зарцуулдаг. Харин манай улс шинжлэх ухааны салбарт төсвөөс зөвхөн урсгал зардлыг нь л хуурилдаг байна. Манайд өнөөдөр бол ерөөсөө 1.1% л зарцуулж байгаа шинжлэх ухаанд. Тийм учраас энэ нь бол зөвхөн одоо цайлан тогтмол зардлаас сайшруулахны төдийл нь бас хэтэрч чадахгүй байгаа. Одоо бол ерөөсөө тийм тогтмол судалгааг дэмждэг тийм тогтмол зардал гэж алга. Эрдэмтдийн багууд бол өөрсдөө төслөө бичээд өрсөлдөөнд ороод тэгээд тэр өрсөлдөөнд ялж чадсан тэр судалгаа л санхүүжигдэж байгаа. Зах зээл дээр өнөөдөр товчон зай үйлдвэрлэсэн улсаас хамаарч 1000-аас 3000 төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл эрдэмтдийн бүтээсэн энэхүү зайг эх орондоо их хэмжээгээр үйлдвэрлэх боломжийг нь бүрдүүлж дэмжиж чадвал за үүнээс ч илүү хямдаар худалдаалах боломжтой гэж зохион бүтээгчид нь ярьж байлаа.